Бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Цэлмөн гэдэг. Би Америкийн нэгдсэн улсад нөхөр хоёр хүүгээ хамтаар амьдардаг. За би амьдралынхаа туршид үр дүнтэй байгаа, өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд үр дүнтэй байгаа тэдгээр туршлагуудаас би та нартай хуваалцаж байгаа. За өнөөдрийн миний хуваалцах зүйл бол би хэрхэн ирч хүчтэй, аз жаргалтай ийм сайхан амьдарч байгаагийнхаа нууцаас та нартай хуваалцах болно. За миний аз жаргалтай амьдралын нууц бол дөрөөсөө талархал байдаг. Би талархалтай амьдрснараа би өнөөдөр ирч хүчтэй, ямар нэгэн өөрийнхөө амьдрал тохиолдсон зовлон зүдгүүрээс өөрийгөө ялан дийлж гарч чаддаг юм аа. За талархал бол хүн болгонд байж болох байц, хүн болгон өөрөө өөртөө суулгаж болох юм гайхалтай зан чанар байдаг. За өнөөдөр би талархалтай байхын тийм давуу талууд, хэрхэн талархалтай байх вэ гэсэн зүйлүүдийг ярих болно. Мэдээж давуу тал бол маш олон. Бид нар талархалтай байснараа эерэг байна, эерэг байснараа бид нар бусад хүмүүстэйгээ харьцаж өөрөө илүү өсөж хөгжиж гайхалтай сайхан тэр хүсээд байгаа аз жаргалтай амьдралаа зохицлох бүрэн боломжтой юм аа. За талархалтай байхын тулд 5 зүйлийг бид нар өөрсдөөсөө хийх нь чухал байдаг. За нэгдүгээр зүйл бол ерөөсөө тэмдэглэл хөтлөх юм аа. Талархлын тэмдэглэл хөтлөх нь чухал юм аа. За энэ зүйл болохоор юу вэ гэхээр та өнөөдөр ярьж чадаж байгаадаа талархах хэрэгтэй. Хөөрхөн хүүхдээ хөхүүлээ сууж байгаа бол талархах хэрэгтэй, тий? Гэр бүлтэй байгаадаа талархах хэрэгтэй гэд. Бидний амьдралд маш олон ийм талархах зүйлүүд байдаг, тий? Бидний өнөөдөр амьдралд ирсэн энэ хоёр нүд, ам ярьж байгаа ам, тий? Сонсож байгаа чих эдгээр зүйлүүд бол зүгээр тий? Цаанаас зүгээр л өөх ёстой байгаа л өгөгдсөн зүйлүүд өгт биш ээ. Энэ бол бидний дээрээс бурхнаас биднэрт заяагдсан бэлэг юм аа, тий? Энийг бол ерөөсөө бид нар бэлэг гэж харах хэрэгтэй. Тэгэхээр бид нар эдгээр байгаа бүх зүйлээ тоочин нэг бүрчлэн бид нар талархалтай байж тэрэндээ ингээд тэмдэглэл хөтөлж ингэж байх юм бол бид нар илүү үр дүнтэй аз жаргалтай амьдрах бүрэн боломжтой байдаг, тий? За хоёрдугаар зүйл болохоор ерөөсө бодол байдаг. Би бол амьдралдаа аль болох эерэг бодлуудыг бодож, эерэг зүйлүүдийг л би толгойдоо оруулдаг, тий? Толгойдоо би аль болох эерэг зүйлүүдийг бодохыг хичээсээр ирсэн учраас би бол миний амьдралд би толгойдоо бол байнга эерэг зүйлүүдийг бодож, миний амьдралд эерэг зүйлүүд байна. Тэгэхээр энэ бодол бол маш хүчтэй. Тийм болохоор бид нар толгойдоо эерэг бодлуудыг суулгаж өгч байнга эерэг зүйлүүдийг бодож ингэж байх нь маш чухлаа. Тэгэхээр толгойдоо бид нар ингээд сөрөг зүйлүүдийг оруулахыг монгол хэлээр цээрлэх гэж ярьдаг. Би толгойдоо сөрөг зүйлээ оруулахыг цээрлж байх хэрэгтэй. Бид нар аль болох эерэг зүйлүүдийг хүлээж авч оруулж ерөөсөө сөрөг зүйлүүдийг оруулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Тэгснээрээ бид нар бидний бодол цэвэр байж, бид нар эерэг бодолтой байснараа хүнд талархах сэтгэлээ гаргах бүрэн боломжтой байдаг. За 3 дугаар зүйл л ерөөсөө бодож тунгаах ийм зүйлүүд байдаг. Юунд би талархах хэвээр яриах тэр зүйлүүддээ ингэж бодож тунгааж ингэж сурснараа бид нар илүү үр дүнтэй байх, талархах хэрэгтэй, тий? За энэ нь болохоор бусдын төлөө бусдтай ингэж холбоо тогтоож талархах хэрэгтэй. Бусдын төлөө залбирах хэрэгтэй. Бид нар зөвхөн хараа амиа бодоол ингэж хичээгээд яваад ах юм бол бидний амьдралд өсөж хөгжих боломжгүй, аз жаргалтай байх боломжгүй. Тийм болохоор бид нар хажуудаа байгаа хэн нэгний төлөө, эрүүл мэндийнхэн төлөө, аз жаргалынхын төлөө, сайн сайхан амьдралынхын төлөө бид нар талархаж сурах хэрэгтэй. Тэднэртээ тэднийхэн төлөө залбирч, тэднийхэн төлөө хайраа харуулж байж ингэж байснараа бид нар илүү талархалтай амьдрах тийм бүрэн боломжтой байдаг, тий? За 4-р зүйл болохоор ерөөсөө байгальдаа бид нар талархах хэрэгтэй, тий? Монгол орн маань ямар гайхалтай байгальтай байлээ, тий? Тэр зүйлүүдэд бид нар талархах хэрэгтэй. Тэр гайхалтай бид нар алхах айгуу дуртай уулна. Тэр алхаж байгаа ууландаа талархъя, тий? Тэр ууж байгаа тэр цэнгэг усандаа талархъя. Бид нар байгалаас хүн ямар их тийм талархалтай зүйлүүдийг олж хардаг гэж бид нар ингээд та нар нэг ажиглаад үзээрэй. Нэг амралтын өдөр гэр бүлээрээ ингээд хөдөө явах ч юм уу, ямар нэгэн тодорхой хэмжээнд тогтоос зайдуу гараад явахдаа та нар ингээд тэр модны тэр үнэр, тэр шуудын жиргээ эднэр бол бид нар талархах ёстой зүйлүүдийн нэгэ, тий? Бид нар ийм гайхалтай их оронд аз жаргалтай амьдарч байгаадаа бид нар талархах ёстой. Тийм болохоор бид нар
байгаа газар бүртээ амьдарч байгаа газар бүртээ талархах хэвээр. За би бол одоо энд одоо Говь арал бол одоо маш их тийм гоё хайкинг буюу одоо алхах тийм газрууд айгүй олон байдаг. Тэгээ би өглөө эрт тосоод тийм алхах тийм газруудаар ингээ алхаад уулан дээр гараад тэр сайхан гайхалтай тэр далайг хараад цэнгэг агаарыг авж байгаадаа би маш их талархдаг. Ийм гайхалтай газар бас би амьдарч байгаадаа талархдаг. Тийм ч учраас миний амьдрал бас өсөж дэвжиж байгаа гэж би ойлгодгоо. Тийм болохоор бид нар одоо байгаль дэлхийдээ талархах хэрэгтэй. За энэ бол одоо маш чухал юм аа. За сүүлийн 5 дугаар зүйл бол ерөөсөө бид нар талархсан сэтгэлээ тэдгээр хүмүүстэд очиод хэлэх ёстой. Тэ бас ингээд би танд талархаж байна гэдгээ бид нар хин нэгэндээ хэлэх ёстой. Та миний өмнөөс ийм зүйлүүд хийсэн учраас би танд талархаж байна гэж бид нар одоо хэлэх ёстой. Тийм болохоор таны одоо талархаж байгаа сэтгэлийг одоо тэдгээр хүмүүс мэдснээрээ танд эргүүлээ талархах нь энэ бол одоо хайраа одоо өгж авалцж байгаа одоо нэг хэлбэрээ бид нар аз жаргалаа биентэйгээ одоо хувааснараа одоо бид нар илүү аз жаргалтай, илүү талархалтай амьдрах одоо бүрэн боломжтой байдгаа тий. Энэ бол одоо миний одоо өнөөдрийн ийм амжилттай ингээд та нарын өмнө яриад ингээд өөртөө итгэлтэй байгаагийн бас нэг гайхалтай давуу тал бол ерөөсөө талархал байдгаа. Би амьдралдаа маш их талархалтай амьдардаг эмэгтэй хүн байна. Тэг эмэгтэй байна. Тэгээд өнөөдрийн миний одоо би 5 зүйлийн талархлын талаар би та нартай ярьлаа. За нэгдүгээр зүйл бол ерөөсөө тэмдэглэл хөтлөхтэй өөрийнхөө амьдрал танд одоо юу байна тэр бүхэндээ та талархах бүх сайхан зүйлдээ талархаж тэр өөртөө тэмдэглэлийн дэвтэр бүр гаргаад өөртөө ингэж талархалтай байгаарай гэж би та нартай хэлмээр байна. За хоёрдугаар зүйл бол ерөөсөө бодол байдгаа. Бидний бодол цэвэр ариун гайхалтай байснараа бид нар одоо илүү олон зүйлсэд талархах одоо бүрэн боломжтой байдаг юм аа. За 3 дугаар зүйл бол одоо холбоо тогтоох ярих одоо тэдгээр хүмүүстэй илүү гэгэн зүйлүүдийг ярьж ин холбоо тогтоож ингэж талархах нь маш чухал байдаг гэж хэлмээр байна. За 4 дугаар зүйл бол ерөөсөө байгаль дэлхий орчин тойрон амьдарч байгаа газартаа бид нар талархалтай амьдарснараа бас аз жаргалтай амьдралыг өөрсдөө бий болгож чаднаа. За 5 дугаар зүйл бол ерөөсөө тэр өөрийнхөө тэр талархсан сэтгэлээ тэр таныг баярлуулсан тэр хүн болгонд та хэлж бай. Тэгснээрээ таны тэр гайхалтай сайхан сэтгэл, аз жаргал, амьдралын тэр бүхэл сайхан зүйл чинь гичнээн мянга дахиараа илүү үржих болно гэж би та нартай хэлмээр байна. За өнөөдрийн миний та нартай ярьсан зүйл бол талархал байлаа. Бид нар талархаад сурчих юм бол ерөөсөө амьдрал маань илүү гэрэл гэгээтэй аз жаргалтай байх болно. Тийм болохоор талархал гэдэг зүйлийг амьдралдаа хэвшүүлэх одоо сурснараа бид нар олон зүйлийн үүд хаалга боломжийг нээх боломжтой юм шүү. Би талархаж амьдралдаа одоо талархалтай байснараа би маш олон гайхалтай гэгээлэг зүйлсийг өөрийнхөө амьдралд оруулж ирсэн юм эмэгтэй байна. Тийм учраас би та нартайгаа бас энэ туршлагуудаа хуваалцахыг хүслээ. Тэгээд өнөөдрийн миний видеонд анхаарал тавьсан та нартаа баярлалаа.